Өнөөдөр та бүхэн Христийн замыг бэлтгэсэн тэр Бурхны ажил өнөөдөр та бидний амьдралд ч гэсэн яг тэр үетэй адилхан өрнөн бий болсоор байна. Эхлэл 3:15 тэр итгэлийн удмын дунд байсан Захария эцэг хүртэл Месиа гэрэн гэдгийг хүлээсэн итгэлээ алдаагүй хийгээд тэрхүү итгэлийнхаа дотор тэрээр тэр Месиагийн замыг бэлтгэх үр удмын өвөг болсон байгаа. Настай болж өтөлсөн тэр гэр бүлд Бурхан өрөөлөө өгсөн байгаа. Өнөөдрийн Библийн шийдлэл дээр гардагчлан Захария шоцсны дагуу Бурханы асарт орох болсон байгаа. Тэр асарт орсноороо тэр Месиа Христ ирнэ гэдэг үгийг сонссон байгаа. За Ливийн үр удмын болох Захария, Ароны үр удам болох Элизабет хоёр уулзаад Элизабет Захария хоёр өтөл насандаа тийхүү Есүс Христийг ирэх замыг бэлтгэх хүүг төрүүлэх эрүүлийг авсан. Ийхүү Эхлэл 3:15 амлагдсан тэр амлалтыг би өөрийн болгох юм бол бүтээгч Бурхан та бүхнээр дамжуулан бүтээлийг бий болгодог. Яагаад Бурхан тэр итгэлийн ургийн бичиг дотроос ажилдаг байггүй л ургийн бичиг. За би биендээ хэлье. Миний биен дотор харанхуй бий. Үүний улмаас Бурхан биднийг дуудаад мөн биднэр шинээр эхлүүлье гэж байна. Үүнд итгээгүй Захария энэ үг нь биелэгдэх хүртэл буюу Элизабет хүү төрүүлэх хүртэл хэлгүй болох шийтгэлийг авсан байгаа. Та бүхэн Бурханы үгэнд итгэхгүй юм бол хувь хүмүүр өөрсдөө хохиролд орж байна гэсэн үг. Итгэсэн бол хичнээн сайхан байх билээ. 1 жилийн турш итгэсэн бол тэгээд хүү төрөх хүртэл хичнээн гоё байх байсан билээ. Захария харин Бурханы үгэнд хэлж байгаа үгэнд эхлээд итгээгүй учраас тэр хүү төрөх хугацааг дуустал ганцаараа хэлгүй зовх өдрүүдийг туулсан байгаа. Тэгээд сатан бидний дотор үргэлж бид нарыг отон хүлээж байдаг хийгээд итгэх итгэхгүй байна уу, итгэхгүй байх зай завсрал гарвал ингээд дайрч орох гээд бэлэн байж байгаа. Тиймээс би Бурханд итгэнэ. Ямар ч тохиолдолд би Бурханд итгэнэ хэмээх шийдвэр гаргасан өдөр байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ Бурхан ургийн бичгээр дамжуулан ажилласаар байгаа гэдгийг та бүхнийг итгэхээсэй гэж өрөөж байна. Тэгээд Захария гэгч хүн
Бурханд тодорхой итгээгүй улмаас хэдий ч Эхлэл 3:15 дээр амлагдсан байгаа тэр амлалт нь хэн итгэх итгэхгүйгээс үл шалтгаалan өссөөр биелэгцээр байсан байгаа. Итгээд магтах юм бол хичнээн ерөөлтэй билээ. Түүхийн өмнө ажиллаж байгаа Бурхны туйлын эрх мэдэл нэгүсэл эвэлийг бид мэдрэх хэрэгтэй. Авралын түүхийн дунд байгаа учраас байгаа нэгнийг Бурхан тасралтгүй өрөөсөр байдаг. Харин бид нар тэр авралын үгийн амлалтын гадна байх юм бол хичнээн сайн амьдарсан ч бид амьгүй бий байх болно. Харин бид тэр сайн мэдээний дотор амлалтын үгийн дотор байгаа учраас бид хичнээн буруу хийсэн ч Бурхан биднийг шийтгэхгүй байсаар байгаа юм. Тэр авралын ургийн бичгийн дотор байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд итгэх юм бол бид тэр үр хүүхдийнхаа эрүүлийн дотор амьдрах болно. Би энэ цагт хаана зогсож байгаа вэ гэдгээ илүү шалгах тун сайн мэдээ биш зүйлд сэтгэлээ, итгэлээ булаалгах, шашинлаг байр суурин дээр бүү зогсох тун. Шашинлаг байдал дотор биднийг чирж орж байгаа сатаны ажлыг, эрх мэдлийг мэдэж бид үнэхээр ялгах салгах чадвартай байх хэрэгтэй. Эхлэл 3:15 дотор бид байх юм бол эмэгтэй өрөөдмаас гаралтай Христийн сүнслэг өв залгамжлагч болсноороо сатаны ажлыг нураах эрх мэдлийн дотор байх болно. Шашинлаг байдлыг ялгаж, салгаж, шашинлаг байдал руу бидний бодол санаа, оюун санааг чиглүүлдэг бүхий л харанхуй хүч чадал Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. Эхлэл 3:15-ын дотор байдаггүй нэгэн Бурхны хүүхэд биш харин харанхуй хүүхэд бөгөөд шашинлаг амьдралдаа автсан байдалтайгаар өдрүүдээ өнгөрүүлдэг. Тэгээ сайн мэдээ биш зүйлд л төвлөрдөг. Тэгээд энэ дэлхийн ёс зан шиг ёс зайг хийгээд харанхуй ертөнцийн агаарын ноёрхлын хүчний дор байдаг. Харин Эхлэл 3:15-д амлагдсан байгаа Месиа Христ ирнэ гэдэгт итгэдэг Месиа Захария болон Элизабет итгэл дотор чимээгүй тунхаглаж байсан учраас хүү төрөх үед ам нь дахин нээгдэж
Тэр ерөөлийн үр удмыг албан ёсоор ерөөлийн угийн бичигт албан ёсоор орсон билээ. Миний одоо хүнийхээ хувьд миний хийж чадах зүйл энэ хүртлээ гэдэг тэр үгийг амнаас нь гаргуулахгүй байхын тулд Бурхан амийг нь хаасан байгаа. Магадгүй тэ Захариягийн амийг хааснараа жилийн туршид түүнийг үгийн дасгалжуулалтанд дотор байлгасан. Тэ та нарт тэ яриад нэмэргүй тэ үнэхээр дууга үгээ гамнах хэрэгтэй. Тэр үе ирэх үед үгээ амаа хаагаад сүнслэг залбирлыг үргэлжлүүлэн хийсээр байх тун. Тэ үнэхээр миний бодол санаа амьдралыг үхэл рүү хөтөлдөг бүхий л сатаны ажлууд миний бие бодол санаанаас залин нуран одох болтгой гэж тунхаглав. Тэгээд Йоханыг тээж байсан ээж Элизабет Есүсийг тээсэн Мариатай уулзах үед Йохан гидсэн дотроосоо баярлаж хүрсэн гэж гарсан байгаа. Сатан биднийг итгэл дэргэлцэхэд хүргэдэг. Тиймээс Эхлэл 3:15 дахь энэ итгэлийн үгийн бичиг гэдэг нь өөртөөгөө болон сатантай болон орчин нөхцөлтэйгөө амьдралынхаа орчинтай сүнслэг тэмцэл хийгээрэй гэж өгсөн юм. Хүн амьдралынхаа эсрэг сүнслэг тэмцэл хийхгүй юм бол Бурхан ditхий гэсэн ч итгээгдэхгүй байдаг. Тиймээс сүнслэг тэмцэл дотор сатаны ажлыг нураа өөрийнхөө доторх хэмжүүрүүдийг нураа сүнслэг тэмцэл дотор сэргийг байгаа нэгэн итгэлээр ярьдаг нэгэн болдог. Тиймээс өөртөөгөө болон орчин нөхцөлтэйгээ бас сатантай сүнслэг тэмцэл хийсээр байгаа нэгэн итгэлийн үг яриаг хэрэгэлдэг байгаа. Тэгээ нэг юм гомдол, зүхрүүл ингээл шалтгаан тийм одоо сөрөг үг амнаас нь гарах биш, харин баяр хөөр талархлын үг сүйдэл амнаас нь гардаг. Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Сатана зайл, ариун сүнсний дүүргэл, дэлхийн илгээлт. Тэг ичих зүйлгүй эдгээр өгсөд гардаг хэмжээнд хүрэх. Та анх цуглаанд ирэхдээ энэ үг таниас гарахгүй байсан байх. Бүх асуудал дууссан. Өнөөдөр үгийг ухаараагүй. Нэгний нүд чих нэгдэх түүх бий болоосаа гэж өрөөж байна. Өнөөдөр үйл итгэгч нар гинт сүрэх өдрүүдтэй тулгардаг. Та бүхэн Эхлэл 3:15-ыг өөрийнхөө бие дотор байлгахгүй юм бол сүрлийн өдөртөө уулзна.
Тэр нэг Ромын алдартай хаан одоо хаан найздаараа 33 удаа найзаараа хутгалуулж амиа алдсан байгаа. Цэзар хааны талаар ярьж байгаа юм байна. Үгсэн дахиа голд шидэгдэх мэт хувь тавилантайгаа тулгарсан өдөр байсан. Хүн байштай ийм зов зүдэрсэн өөртөөгөө уулзахаас өөр аргагүй тийм хувь тавилантай төрсөн. Тэгээд тэр хувь тавилантай хүмүүсийг тэр нэг ийм зурсан зураг нэг төрсөн он сараар мэрэглэх тэр мэрэг дотор нь тэг зовж зүдэрсэн өдрүүд байх болно гэж зураастай байгаа хийгээд тэрийг зураг төөрөг гэж нэрлэдэг байгаа. Тэгээд үл итгэгч хэрвээ лотой одоо хожих юм бол нэг үгээр тэр нь хараагцсан өдөр. Тэр асар их тийм лотойд асар их хэмжээний мөнгө хоцсон өдөр нь тэр хүний хувьд сүрэлтэйгээ уулзсан өдөр байх болно. Үүнийг хүмүүс мэдэхгүй. Ингээд сэтгэл нь үргэлж зовнилтай байгаа учраас энэ ч цуглаан, тэр ч цуглаан, эсвэл мэрэг төлөв бөө гандан лам хийд гэдэл энэ тэнэнгээр түүнийгээ одоо нөхөх аргыг хайж явж байгаа. Дахил өргөөл бөө мөргөлийн ёс заншил хийгээл эсвэл аль нэг цуглаанд очиж өргөл өргөөл. Кино найруулагч нар шинэ кино гаргахаараа тэрэндээ зориулж дахил өргөдгийг та нар мэдэх үү? Мөргөлийн үйл явц. Тэгээ нэг одоо найруулагч өөрийнхөө олон нөгөө нэг олон үзэгч нар киног нь үзээсэй гэд тэр гуйта өөрийнхөө шээсийг кино театрын болон цацдаг гин. Тэгээ ингээд кино хийчээд айдас дүүрэн гэсэн үг. Хүн үзэхгүй үл яана, мөнгө олохгүй үл яана гэл. Өнөөдөр хүн болгон тийм их айцын дунд амьдарч байна. Тийм зөвхт хүн алга ганцч алга бүгд нүгэл үйлснээр бурхны алдарт хүрдэггүй гэж Библи хэлдэг. Түүнийг нэг үгээр зохицлох юм бол айдас хүний биед айцын үр хүнийг нөмөрсөн. Хүний дотор таригдсан гэсэн үг. Тэгээд айц дотроо төөрөгдөж, хоосрол дотроо төөрөгдөж амьдарч байна. Тэг хосууд бие биендээ хайрлаж. Тэг би чамд хайртай, чи ч надад хайртай, би чамгүйгээр амьдрах уу? Үнэхээр хайртай, хайраараа л амьдрыг гэрэлдэг шүү дээ хосууд. Харин гэхдээ тэгсэн хэрнээ хизээ гэрлэх вэ гэдгээ яагаад мэрэг төлөгчөөс асуухаа явдаг юм бэ? Хоёулаа хосуудтэй нөгөө ирэхэд би биндээ хайртайгаа үргэж байгаа хэрнээ яа гудамжинд байгаа мэрэгчд очиод энэ нятатай хайртай хайргүй гээ хамт очиод асуугаад мэрглүүлээд байдгийг. Энэ намайг хайчих вэ гэд айдсаасаа болж байгаа штэ.
Тэгээд мэрэг төлөвлөгчд очоод нэг хідэн төгрөг өгөөд энэ эмэгтэйг нэг явуулчихгүй юмсаа энэ намаа орхио явчихгүй байгаагийн асууж байгаа. Та бүх насаараа мөнгө цуглуулад нэг апарт худалдаж авсан чинь ягаад хизээ одоо би шинэ байранд орох вэ гэдгээд очиж асуудгийн тэр мэрэг төлөвчөөс. Гингэд айдас зовнилоосоо болоод штэ. Шинэ гэртээ очоод өвчин тусч явах асуудал үүсэхийг айгаад. Энэ дэлхийн хүн бүр эдгээр айцуудаа бүгдийн дотроо нуучхад тэгээд нэг бол инээгээд доглож дохуураад нэг бол худлаа баярлаад эсвэл уйлж худлаа нулимсаараа халахлаад амьдарч байгаа. Тиймээс бидэнд ивэлийн өдөр байх хэрэгтэй. Гинт одоо сүрж дампуурдаг өдөр биш, харин ивэл нэгүслийн өдөр үргэлж байх хэрэгтэй. Бурхан тэр нэгүслийн өдрийг өгөхийн тулд Эхлэл 3:15 дээр бидэнд амлалтын үгийг өгсөн юм. Тиймээс өөрийнхөө доторх гэм нүглийн эрх мэдлэр айдсаар хөдөлгөд хүргэдэг. Адилхан чөтгөртэй нэгнээс очиод амьдралынхаа замыг асуугаад байлгүйхэн шиг харин Есүс бол Христ хэмээн тунхаглаж итгэлээр өөрийнхөө доторх айдсыг өөрөө хөөн зайлуулах тун. Энэ цаг үед олон шашинлаг хүмүүс тоорсон хаан босгоод тэр тоосхон ханаараа дамжуулаад хүмүүсийг хуурч заллаж хүмүүсийг хананд мөргүүлж тэднээс хэрэгтэй зүйлсээ салгаж авч байгаа штэ. Тэр тоосох чинь тоосох штэ. Тоосхонд очиод мөргөдөг болгож байна. Тэдэнд үнэхээр жинхэнэ бурхан байхгүй байгаа учраас юм. Бид жинхэнэ бурхан бидэнд байдаг бол үргэлж нэгүслийн өдөр миний амьдрал байх болно. Тиймээс суурч дампурлын өдөртэй биш харин ивэл нэгүслийн өдөр таны амьдрал эхлээсээ хэмээн хүсэж байна. Бидний хувьд итгэлийн ургийн бичиг ихэлсэн байгаа. Нэгдүгээр Иохан 3:8 дээр Бурхны хүү Есүс Христ бидний биеинд ирсэн шалтгаан нь диаволын ажлыг устгахын тул юм а гэсэн. Бурханд итгэлдэггүй, Бурхны үгэнд эргэлзэхэд хүргэж намайг хэлгүй болгохч харанхуйн хүч Есүс Христийн нэрээр миний бие амьдралаас салгагдан таслагдах болтугай. Тэр нэгүслийн өдөр. Тэр Захария ивэл нэгүслийн өдрийг хүлээн тэрээр жилийн туршид сүнслэг тэмцэл ирээд хийснээр эзний өмнө тэр нэгүслийн том өдөртөө уулзсан, агуу өдөртөө уулзсан юм. Тиймээс эмэгтэй үр удам хийгээд одоо сатаны үр удам ингээд сална. Ингээд салаа зам шиг салах олон зам байна. Хоёр өөр ургийн бичиг болж сална. Тэгээд авралын түүхийг үргэлжлүүлэн авч явна. Тэгээд сатаны ажлыг нураахгүй, сатаны тал зогсогч нь сатаны ургийн бичиг рүү орно. Өөрөө амьдралынхаа хэмжүүр нь болж энэ дэлхийд бүрэн автаж
Сатаны үгийн дагуу бурханд итгэхгүй байж тэгж Каины үгийн бичигт орж Сатаны үгийн бичгийн дор сатанлаг үйлсээр дүүрнээрээ амьдрна. Тэгээд ах дүүс нь өстөн дайсан болж эцэг эхийнх нь үг чихэнд нь сонсогдохоо байж өөрийнхөө хэмжүүрээр бүх зүйлд хандаж амьдраад арай гэж нэг амьдрахтайгаа болоод ирэхээр илүү ихийг эзлэх гээд дайн хийж амнаасаа гарах дуу хоолой нь бурхан магтаалыг өргөхөөсөө илүү энэ дэлхийн гуниглал, зовлон, шаналлын талаарх магтаалууд байдаг. Тиймээс Есүс Христийн сайн мэдээгүй дуунууд нь авралыг өгдөггүй. За хамтаа нэг магтан дуу дуулчаад үгээ өргөжтүүлэн сонсцгоё. За хамт магтан дуу дуулцгаая. Дуулахгүй юм байна. Каин Исмаилаас үргэлжилж явсаар хагаад Эдомын өрөөдөн бий болоод одоо өнөөдөр энэ цаг дээр Иран, Израиль одоо ч дайцаар байна. 6000 жилийн өмнөх түүх одоо ч үргэлжилсээр. Тэм сүнслэг эмгцэгц төрөгдлийн дунд орсон байна. Энэ цаг үед бидний чуулган мөнхөд өрсөлдөхгүй мөргөл мөнхөд ажиллаа хийсээр мөнхөд биднийг хамгаалагч тэр нэгүслийн өдөртөө уулзах үгийг хүлээж авсан учраас тэр бурхан энэ Сөүлийн гол төвд биднийг цуглуулсан. Дэлхий дуулж байна. Гялтганах гэрлийн дор инээнгээ бүжгэлдэгч сэтгэл нь хоосон хайрын дуу, утга учиргүй мөрөөдлийн дуу. Есүс бурхан байхгүй дууг тэр дуусаар мэдэлгүйгээр дуулагч дуул гунига залгин дуулах дуу. Есүс Христ байхгүй дуу нь эцэс төгсгөлгүй төрөглийн дуу юм. Гэм нүгэл болон үхлийн зам руу тамыг тэд дуулна. 자의 그 노래 어디로 가는지도 모른 채 끝없이 헤매는 노래 그러다 들리
피의 노래 여자의 후손 그 이름 예수 나를 살린 구원의 노래 아 이제야 부르는 노래 사랑과 생명의 노래 여자의 후손 예수 그리스도 나를 살린 그 이름 사망을 이기신 그 이름 영원한 내 노래라네 세상은 노래한다 여자의 후손 없는 노래 그러나 나는 부르리 여자의 후손 그 이름 예수 그리스도 예수는 그리스도 아멘. 이제 За энэ 12 сард за цуглааны магтан дууны тэмцээн хийх болно. За том шагналтай 10 саяг өгш. Шүүгч нарын ч гэсэн дэлхийн хэмжээний хүмүүс дуудаж ирээд мөнгийг штэ бурхныг магтахад хэрэглэх хэрэгтэй. Тэгээ мөнгийг хаана хэрэглэх ёстой вэ гэдгийг та үнэхээр мэддэг байх хэрэгтэй. Тэгээ Есүсийн хайр цуглааны медиа тимнүүд тим байгаа штэ медиа багууд дээр та нар үнэхээр их санхүүгийн дэмжлэг өгөх хэрэгтэй. За Филиппи намын 3-ын 18. Тэр загалмайн дайсан гэж нэг YouTube янз бүрийн зүйл дээр мах шарж байгаа, тоос сунж байгаа бичлэг юунд тавина вэ гэнэ. Бид тэ ямар нэгэн аргаар сайн мэдээг дуу магтан дуу тавиад нэг хүний амьдрал аврагдаж байвал тэрнээс илүү гайхамшиг гэж юу байх вэ? Бүгд ялгах салгах чадваргүй байна. Энэ дэлхийлэг дуу хүмүүс төрхөөсөө дуулж ирсэн хэрнээ бүгдээрээ ийм ганцрал, ганихрал, сэтгцийн өвчлөл дотроо байсаар байгаа үстэй. Энэ дэлхийлэг дуунууд танд ямар нэгэн хариулт өгсөн үү? Нэг дуун энэ дэлхийлэг дууны сэтгэл хөдлөлд автаад зөв биш зүйлийг үйлснийхаа тэрний үр дүнд улсын дугаартай болоод нэг байшинд очиж сууж байгаа хүмүүс байгаа гэнэ. Итгэлийн ургийн бичгийн эхийг Авраам, Исаак, Яаков, Йосеф, Юда, Давид хэмээн ингэж түүхэнд үргэлжлэн ирсэн байгаа.
Есүс Христ өгөх ирэх болно гэдэг тэр амлалтын үгэнд бэлтгэж байгаа гэр бүл Захария болон Элизабет байсан хийгээд Захария дахилч нарын нэг байсан. Тэгээд эзний өргөнд дахил өргөхөөр орхоо шодох үед Захария дээр таарад Захария дахил өргөхөөр орсныхоо улмаас Бурхны ерөөлийн үгийг сонссон байгаа. Энэ дэлхийн хэмжээр бол одоо өнгөрсөн, нас явсан, дууссан гэдэг ч гэсэндээ Бурхны хэмжээр бол энэ дэлхийдээ ямар ч хамаагүй байгаа. Харин итгэлийн үгийг хүлээж авсан хүн хөгшөрсөн ч, өтөрсөн ч зүгээр, хүүхэд төрүүлээгүй ч зүгээр, магадгүй сургууль сураагүй байсан ч зүгээр. За хүүхэдгүй. Нэг 7 дугаар ишлэл 1:1-7 байна штэ. Элизабет хүүсэрт бол үр хүүхэдгүй бас тэд хоёул үтэлсэн байваа гэсэн байна. Тэр хоёулаа үтэлсэн хүүхэдгүй байсан. Харин тэд итгэл дотор байсан учраас Бурхны ажил тэнд эхэлсэн. Тиймээс сайн мэдээтэй байгаа бидний үр удмыг Бурхны хүмүүсийн амьдралд Бурхан өөрөө шууд оролцдог. Учир нь мөнхийн амийг залгуулахын тулд юм. Тэр амлагдсан байгаа Иесус Христ бол бидний зам үнэн ам. Тэр эзэн бол гай зовлон үхлийг холдуулагч Бурхны хүмүүс. Тэрхүү эзний амлалт болох Есүс Христ нь энэ дэлхийн бүхий л цаад дотгор улс эзэнт гүрэн бүгдийг даваад Бурхны хаанчлал руу хүрэх боломжийг олгосон цорын ганц зам юм. Тэнгэр элчийн дуу хоолойг бид сонссон шүү дээ. Габриэл тэнгэр элчийн тэргүүн тэнгэр элчтэй. Бид тэр амлалтын эзэнд итгэх үед тэнгэр элч нар бидний төлөө ажилладаг. Лук номын 2-ын 13 дээр тэнгэр элч нар гараад хөдөлж байгаатхаа гарч байгаа шүү дээ. Бурхныг магтаж Есүс төрнө гэх үед. Үнэхээр гайхамшиг түүхүүд бий болж байхад бид үүний талаарх ямар ч мэдрэмжгүй амьдарсаар байна. Амьд оршигч Бурхан үнэхээр бодитоор ажиллаж байна. 1-р Хот номын 6:17 дээр тэгээд сайн мэдээ Бурханы хүний тойроод юу байсан байгвал Бурхны ийм тэнгэр элч нар галт энэ цэргүүд тэнгэр элч нар ажиллаж байгаа талаар гарсан шүү дээ. Бурханд итгэсэн өдөр болоосаа гэж өрөөж байна. Дэлхийн өнцөг болон бүрийн дагагч нар бий болж байна. Миний өөрийн гэр бүлийнхэн болохоор гэрийн өөрийн ах トゥ усраа болохоор дэлхийн илгээлд хийнэ гэсэн чинь надад итгээгүй байгаа.
Гэхдээ яг үнийг хэлэхэд тэр үг тэр чигээрээ биелээ олсоор байна. Итгэдэг нэг нь тэрхүү өрөөлийг харах болно. Тэгээ Захария болон Элизабетийн хувьд хүүхэд төрүүлж чадаагүй байсан нь Месиягийн замыг бэлдэх хүүхэдийг төрүүлэхийн тулд төр хойшлогдсон байсан юм. Захария хэрвээ үгийг сонсоод шууд итгэсэн бол шууд Бурхны ажил тэнд хийгдсэн байх байсан. Тэр Лук 1:17 дээр хүү төрүүлэх болно гэж хэлэх үед Захариягийн хариулт нь хөгшөрсөн өтөлсөн бид яаж хүүхэд төрүүлэх юм бэ гэсэн байгаа. Есүс бол Христ гэдэг үгийг нэрийг тунхаглаж чадах хүүг төрүүлэх болно гэсэн байгаа. Бидний биенээс төрсэн байгаа хүүхэд Есүс бол Христ гэж дуудаж чадах хүү төрөх нь өөрөө гайхамшигын дундах гайхамшиг юм. Итгээд дуутахад л болно. Итгэхгүй нэг нь хичнээн зүйлийг өгсөн ч итгэдэггүй байгаа. Зүрх нь хадуурсан бол сүүрлийн өдөртэйгээ уулзахгүй тулд Бурхныг мэдгтэн. Нэгүслийн өдрийг хариулт эрүүлийн өдрийгтэй уулзах болтугай гэж өрөөж байна. Есүс бол Христ. 1:17 Лук 1:17 харцгаая. Бас тэрээр түүний өмнө Илиягийн сүнс ба хүчт ор явж эцгүүдийн зүрхийг хүүхдүүд рүү дуулуургүйчүүлийн зөвтгийг мэрэгэн ухаанд эргүүлэн эзний төлөө бэлтгэгдсэн ард олныг бэлэн болгох юмаа гэв. Малах номын 4-р бүлэг дээр гарч байгаа тэр гэрчлэл өнөөдөр Лук номын 1-р бүлэг дээр энэ баптист Иоханаар дамжуулан биелээ олж байна. Тэгээ бид үнэхээр тэр итгэлийн үгээр дамжуулан Бурхны хүүхэд болсон. Би бол Авраамийн үр удам, үүнд итгэх тун. Бид үүнд итгэхгүй бол үхэл сүрлэлдээ хүлээх л үлдэнэ. Тэгээ Библийн урсгалыг дагаад бидний өвчин хэлэх үг болол би Авраамийн үр удам. Намайг дагаад хэлбэ. Есүс Христийн дотор яш итгэлгүй хийгээд өхлийн болон нүглийн хуулиас чөлөөлөгдсөн Бурхны хүүхэд мөн би одооноос Авраамийн хүүхэд болсон. Би нэгүслийн өдөртөө уулзах
эрүүлийн хүн юм. Би Христийн дотор амьруу шилжүүлэгдсэн нэгэн. Би Христийн дотор мөнхийн Бурхны улсад энэ дэлхийд ч өв залгамжлагч нь болсон. Энэ бол залбирал, энэ бол үгийг хэрэгжүүлж байгаа хүний үйлдэл. Харин цагийн үеийн хүмүүс шашинлаг байдалтай болоод хүмүүсийн барьсан байгаа туусан хаананд очиод мөргөж байгаа. Цуглаан гэж нэрлэгдэж байгаа болон адилхан биш. Бүгд адилхан биш. Би бол өөр. Тэнгиж хэлж чадахгүй, тунхаглаж чадахгүй байна гэвэл сүнслэг өөрийнхөө урсгалыг өөрчилж чадаагүй байна гэсэн үг. Юу болж байсан ч амиа хорлолгын шиг Есүс бол Христ гэдэг нэрийг эцсийн хүртэл дуудагдсан. Амьдрах утга учиргүй санагдаад эцсийн шүлэр гарах гэж байгаа хүн байгаа бол зүгээр цуглаан дээрээ сууж бай. Бурхан биднийг үнэхээр хайрладаг. Таныг энэ чуулганлуу илгээсэн гэдэг нь Бурхан өөрөө хариуцах болно гэсэн утга юм. Марк 8:3-13 дээрээс харах юм бол Бурхан өөрөө хүсээд дуудсан гэж байгаа. Бурхан өөрөө хүсээд дуудсан учраас өнөөдөр бид энэ чуулган дотор сууж байна. 14 дэх ишлэлийг харъя. Марк 3:14 хамт байна. Тэр Бурхан алс хол байгаа нэг юм биш. Үргэлж бидэнтэй хамт байна гэсэн. Тэр Бурхан хамт байгаа шалтгаан нь бидний биеийн сайн мэдээг тунхаглахын тулд юм. Сайн мэдээ гэж юу юм бэ? Бидний ивэл нэгүслийн рүү өдөрлөө орох боломж нь өөрөө сайн мэдээ. Тиймээс бид нар тэр сүнслэг урсгал дотор байж гэмээн нь би чөтгөрийн ажлыг нурааж чадах эрх мэдэлтэй гэдэг бахархал надад өгөгдөх болно. Тиймээс та хүнтэй буудалж харин чөтгөрүүдийн хөөн зайлуул.
Марк 5:23 дээр гардагчлан хүмүүстэй үл зүгээр эвлэр бүх хүн Матай 5:23 битгий ах дүүстэй гомдол бүү шалтгаал бүү буруутга ах дүүтэйгээ эвлэр тэгвэл эд хөрөнгө дагаж ирэх болно. Тэг хүнтэй харилцаанд амжилттай байдаг нэг нь л санхүүгийн эрүүлтэй байдаг. Тэг тэрхүү одоо сүнслэг тэмцлийн амтыг мэддэг нэг нь үргэлж Матай номын 7-гийн 7 дээр гардагчлан хайдаг, эрдэг, тогшдог. Итгэдэггүй нэг нь зөвхөн өөрөө л хохирол амсдаг. Эргэн тойронд байгаа хүмүүсээс зэмлэл, буруутгалыг л авч амьдардаг. Тэг хүүгээтэй нэг л амнаасаа илүү өсгсөн ч тэр хүү чинь нэг эмэгтэйтэй уулзах юм бол гэрээсээ явна. Тэг хүүгээ бүх хайрлан өсгчөөд хүн хурмын аялалд яваад ярьсангүйгээд өндрөөс унаад амиа орлож байгаа эмэгтэйг харсан би. Тэгээд нөгөө нэг гэрээстэл дээр нь би чамайг яаж өсгсөн бэлээ. Тийм л үгдсэн байгаа. Нөгөө нэг Басарын аялалд явчаад чи ингэж өсгсөн ээжтэйгээ ганц ярихгүй намайг ингэж үл тоолоо сайн амьдрахыг чинь харнаа гэд амиа хорлож байгаа. Тэг бурханд итгэдэг хүмүүс ингэж бие биендээ хохирол учруулдаг л хүнээр амьдардаг. Бурханд итгэдэггүй болохоор сэтгэлд нь бий болдог зүйл үргэлж одоо юм зовнил, санаа зовлт, айдас. Яон 3:25 айдаг зүйл минь над дээр ирлээ гэсэн байна. Би итгэл дотор байхгүй бол ийм л болно. Тэгээд тэр айдас зүйл нь ирэх үед бидний амнаас гардаг зүйл л байнгын гомдол байдаг байгаа. Гомдол. Израильчүүдтэй итгэсэн бол 10 хэдхэн өдрийн дараа Канаан газарт орох байсан ч итгээгүй учраас цүл дахиад 40 жил явах хэрэгтэй болсон хийгээд тэр цүлийн амьдралдаа өгсөн байгаа. Би биндээ хэлий би итгэдэг.
Итгэхгүй бол хохирын шүү дээ. Хохирол амсна. Би итгэдэг. Итгэхгүй бол хохирно. Өнөөдөр амлалтын үгэн дотор Ивэлийн нэгүслийн өдрийг угтсан өдөр байх болтугай. Эхлэл 3:15 нь болохоор эхлэл 3 дугаар бүлэг дээр бий болсон байгаа сатааны үгэнд автсан байгаа тэр байдлынхаа төлөө гимшээд 3:15 дахь Есүс Христийг хүлээж авах гэсэн үг юм. Эхлэл 3 дугаар бүлэг дээрх тэр төрөлхийн гэм нүглийн асуудлаас суглан гарах тун биднийг тэндээс суглан гаргахын тулд эхлэл 3:15 дээр Есүс Христ ирнэ гэж амлагдсан юм. Зөвхөн тэр Есүс Христтэй сатааны ажлыг нураадаг хийгээд бүхий л гэм нүглийн шийдэглийг өөр дээрээ авч авралтай биднийг холбох цорын ганц оршихуй бол тэрхүү эмэгтэй өрөөдөн болох эхлэл 3:15 амлагдсан байгаа Месиа Христ юм. Иохан намын 1:29 дээр тэрхүү эзнийг зан баптист Иохан хэлэхдээ харагтун дэлхийн нүглийг өргөж бурхны хураг хэмээсэн юм. Зөвхөн Есүс Христийг даган явагч нь амиг хүлээж авдаг хийгээд бид зөвхөн тэр эзнийг дагаж би өөрөө өдрөөс өдөр дүүхэх юм бол Христ миний дотор өсөх болно. Бид бол Бурхны өмнө өөрийнхөөрөө зогсох тийм эрх мэдэлтэй нэгэн биш, чадвартай нэгэн биш. Тийм биднийг аврахын тулд үг болох Бурхан өөрөө махан бий болж шинэлхий дээр ирсэн. Энэ эзэнд итгэхгүй, дуудахгүй байна гэдэг нь өөрөө итгэхгүй, дуудахгүй байснаас төрөөгүй байсан дээр. Өнөөдөр өнөө үеийн чуулганууд тэр аврагчийн нэрийг хасаад шашинлаг үйлсүүдтэй л төвлөрсөөр дотроо худалдаа наймаа, амьзуулга ботсон үйлчлэлүүдийг хийсээр гимшил гэж юу вэ гэдгийг мэдэхгүй. Гимшил гэдэг нь Бурхан руу эргэхийг хэлдэг. Тиймээс Бурханд үл итгүүлж, Бурхны үгэнд эргэлзэхэд хүргэдэг. Зүрхийг минь хатууруулдаг сатааны хүч Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. Үүнийг хийхийн тулд Есүс Христийн замыг бэлтгэхийн тулд баптист яхан төрсөн. Бид
Бурхны ургийн бичиг доторх хүмүүс учраас Петр номын 1-р Петр номын 2:9 бол биднийх. Учир нь та нар сонгогдсон угсаа хаант дахилж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн. 1-р Петр 2:9. Исая 43. Цүлд хашгирагч нэгний дуу. Бид хашгирдаг нэгэн болцгоё. Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан. Сатана зайл, ариун сүнсний дүүргэлт, дэлхийн илгээлт. Цүлд замыг гаргагч нь, цүлд усыг урсгагч нь Бурхан юм. Их усны дундуур гарсан ч бид айхгүй. Галын дундуур өнгөрсөн ч их ус галж намайг залгиж үл чадна. Зөвхөн эзнийг хүсэмжлэгч нь шин хүчийг олж бүргэд мэт элэн халих болно. Есүс Христийн нэрийг цүлд хашгирагч нь амийг өвлдөг. Өчигдөр тэгүүд очсон чинь нөгөө нэг автобусны маань өмнө нөгөө нэг тавьсан нөгөө нэг зарлалын бичиг байдаг шүү дээ. Тэрэн дээр Есүс бол Христ гэж бичсэн байсан байгаа. Сүүлээр сурдны замаар тээгүүр ирж очихдоо бид нар автобусныхаа тэр бичигэн дээр Есүс бол Христ гэж бичсэн байгаа. Сатан бүр хичнээн үестийг мэдэхгүй тэ ингээл бороо ороод л байсан сатаны нөлөөс юм. Есүс бол Христ. Тэр нэрийг дуудах үед бид Тэнгэрээс баяр хөөргийг хүлээж авдаг. Өнөөдөр Есүс Христийн үгийн бичгийн дотор байгаа нэгэн л сүүлчийн цаг үеийн аврагдсан нэгэн байж тэрхүү нэгүслийн өдөртөө уулзах болно. Нөрөө 1:16 дээр тэр нэрийг буюу сайн мэдээнээс би ичихгүй хийгээд зөвхөн тэр сайн мэдээг дуудагч нэгэн нь мөнхөд амьдрнаа хэмээн бичигдсэн байдаг. Ром 1:16-17. Тиймээс бид Бурхны өмнө хамгийн том нэгнээр хэрэглэгдэх болно. Есүс бол Христ. Бурхны өмнө хамгийн агуу нэгнээр. Өнөөдрөөс эхлэн дуудахтун бид нар амлалтын үгээр Есүс Христээр бидний сүнслэг харанхуй тайлагдах хэрэгтэй. Лук 13:16. Сатан 18 жил хүлээстэй байсан Авраамыг охин Есүс Христийн нэрээр хүлээснээс тайлагдсан. Хамтдаа энэ жишээлийг тунган бодонгоо магтан дуулцгаая, тунхаглан дуулцгаая.
커진 나의 마음은 교만과 오만 속에 길을 잃었나 이게 사탄이 깔아놓은 거예요. 대망의 길 위에서 발버둥 치며 불신앙의 그늘에 헤매던 내 인생 여자의 벌써 그리스도 오셨네 나를 구하려 십자가 지셨네 죽음의 덫 속에서 나를 살리며 그리스도가 나의 주가 되셨네 서로 인사해요. 나 하나님 믿어요. 안 믿으면 손해봐요. 나 하나님 믿어요. 너도 하나님 믿지? 믿어? 인본주의 정체와 율법의 올무 속에 사탄의 거짓말에 길들여진 나 가질스러운 이기심에 메말라 가던 마음 그리스도의 사랑으로 다시 살아나네 여자의 벌써 그리스도 오셨네 나를 구하려 십자가 지셨네 죽음의 덫 속에서 나를 살리며 그리스도가 나의 주가 되셨네 우리 호야 사역자님은 여기다가 도르래기를 놔. Танай бичлэг нэг хийж байгаа видео гаргаж байгаа хүмүүс дуу одоо магтан дуулж байгаа хүмүүсийг хайж болоод үл итгэлэн царайтай байгаа хүмүүсийн царайг нь олж бичээд нэгэд цуглаан дээр нэг цаг тавьчих гинэ. Хамгийн ивэлтэй дуулж байгаа хүн хамгийн зовлонтой дуулж байгаа хүмүүсийг олоод дахиад энэний газар очисон байсан ч гэсэн үсэн цэвэрхэн зомлогдсон байж итгэхэд ч цэвэрхэн шүү дээ. Бурхан тэнгэр элчээ илгээгээд бүтээгчийн хүслийг дамжуулж байна. Бурхан итгэдэг хүмүүс нь өөр олон зүйл хийх хэрэггүй, залбирахад л болно. Үнэхээр их залбир. Есүс бол Христ, бид бол Бурханы хүүхэд, бүх асуудал дууссан, сатанаа зайл, ариун сүнсний дүүргэл, дэлхийн илгээлт. Энэ бол залбирал. Түүнийг л их одоо залбирч байвал Бурхан ажиллах болно. Би өөрийнхөө залбирах юм бол 1-р Иохан 20:16 дээр гарч байгаа тэрийг л залбирах бах. Тэгэхээр
1-р Иохан 2:16 болвол нүдний хүсэлд ачаад амьдралын баяр баясгалан эдгээр зүйлсүүд нэцгээс ирдэг бишээ гэсэн байгаа. Дэлхийн илгээлтийн хэрэглүүрээр бидний хэрэглэг болтугай. Та манай нэг хятад дагалд пастор тэгэж хэлсэн байгаа. Тэгээ пастортай хамтдаа 20-30 жил үйлчилж ирсэн. Тэгээ манай хятад дагалдагч нар тэ нэг ч асуудал үлдсэн хүн байхгүй. Үнэхээр энэ ямар ч одоо найдваргүй гэж бодож байсан хүмүүс ч гэсэн үнэхээр эзэн дотор гүнзгий өсөж байгааг харсан гэсэн. Анх тэр одоо дагалдагч нартай уулзахдаа арай л хэцүү амьдралтай санагдаад эд өршлөгдөх болоо дээшлэх болоо гэж утсан ч үнэхээр одоо 30 жилийн дараа хэрхэн өршлөгдсөнийг харсан гэж надад ярьсан байгаа. Би та нарт амласан шүү дээ. Чуулган дотроо л бай. Тэг өрөөггүй ахарцаагүй өрөөгдөх болно. Тэгэд ч өрөөгдөхгүй бол би үгүй гэж хэлсэн шүү дээ. Захари өнөөдрийн Библийн хэсгээр гарч байгаа Элизабет 2 өтөлсөн цагта тэд этгээд үр хөхөд хүртэл авсан шүү дээ. Одооноос итгэх тун. Зүгээр л би бурханд итгэдэг л гээ. Итгэдэггүй хүлээл нэх олон үхтэй. Зүгээр л итгэл болно штэ. Олон юм хэлэх хэрэг байхгүй. Итгэхгүй байгаа учраас л бид нар гомдолд шалтгаан учир яриад сууж байгаа биш гэж юу? Бурханд итгэдэг нэгэн нь тэнгэр газар дээрх бүхэл эмрэх мэдлийг Христос өглөн аваад бүхэл зүйлийг эзлэн захирдаг. Тэгээ Эхлэл 3:15 дахь амлалтын эзний нэрийг тунхаглагч нь Бурхны өмнө агуу нэгэн. Лук 1:6-г харцгаая. 6 болон 9-ыг харцгаая 6. Тэд хоёул эзний бүх тушаал заврыг өөгүй дагаж Бурхны өмнө зөвхт байдлаа. 1:9 дахилчийн ёслолын заншлаар шотоход эзний сүмд орж утлаг уугилах үүрэг түүнд ногдсон байлаа. Тэгээ эзний сүмд орох эрхийг суглан авсан байгаа. Бурханд үл итгэхээр Бурхны үгийг даахгүй байхаар сүнслэг минь энэ дэлхийг дагаж явахд хүргэж байгаа. Харанхуй хүч чадал Иесус Христийн нэрээр нуран унах болтугай. Тийхүү би Иесус бол Христ гэж тунхагладаг нэгэн болох болтугай.
Миний ажил, бизнес, гэр бүл, үр хүүхдүүд Христийн дотор дүүргэгдэж үргэлж Есүс бол Христ, би бол Бурхны хүүхэд гэдэг итгэлийн тухай хэлж чадхаар таны ариун сүнс намайг дүүргэж дэлхийн илгээлтийн дотор байхад саад болдог. Бүхий л харанхуй хүч чадал Есүс Христийн нэрээр нуран унж Есүс Христийн дотор итгэлийн нэгүсэл амьдралд минь бэлхэх болтугай. Тэгээ бурханд өхөөсөөч татгалзан өөрөө өөрийгөө л тариулан амьдрахад хүргэдэг бүхий л хүсэл шунлын бодлууд Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. За 1-р Иохан 3:8. Марк 10:45. Матай 12 гэх шиг боллоо. Энэ 3 өсөллийг мартахгүй өөрийнхөө зүрхэн дотор суулгаж байх юм бол бид үнэхээр тэр ерөөлийн дотор байх болно. Луг намын 1:15. Бидний үр хүүдэд өгөх ёроол. Эзний өмнө тэр агуу болох бөгөөд дарж цархтаж шүр амсахгүй ихэнхээ хөвлөд байхын л тэр ариун сүнсээр дүүрэн байлаа. За тэр Христийн нэгүсэл эх өдрүүдийн туршид тантай хамт байгаасаа гэж өрөөж байна. Хамт залбирая. Амьд оршигч бурхан минь. Өнөөдөр Захария Бурхны үгийг сонсоод Бурханд үл итгэхгүй түр сатанаас улмаас түр эргэлцсэн ч Эхлэл 3:15 тэр итгэлийн ургийн бичгээр амьдралаа эхлүүлж хэл хязгааргүй Бурхны өрөөлийг хүлээж аваад Бурхны түүхэн дотор орох боломжийг өгсөнд үнэхээр баярлалаа. Сатан эцэс төгсгөлгүй биднийг настай өвтөлсөн эсвэл ийм тийм гэж янз бүрийн ажлуудыг шалтгауудыг бий болгож үл итгэл рүү биднийг хөтөлдөг тул энэ бүхий л харанхуйн хүч шаяг ялгаж харах ариун сүнсний дүүргэлтийг бидэнд өгөх болтугай. Есүс Христийн нэрээр харанхуйн хүч чадлыг эсэргүүцэхгүй юм бол мөнхөд өхнө гэж эзэн хэлсэн ч сатан үгээ та нар өхөхгүй гэж хэлээд биднийг итгэлээс эргэлзүүлэн өхөл рүү дуудаж амьдралыг минь сүрүүлсэн тул өнөөдөр яг сатаны үгэнд итгэх биш харин сатаны ажлыг нураасан итгэл дотор амьдруулах болтугай. Сатаны Захариягийн ам түр хаагдсан ч Бурхны ажил хизээж хаагдахгүй гэдэг тэр ёроолыг бидэнд ойлгуулсан тул
Үнэхээр Бурхны өмнө агуу түүх амьдралд нь ихэлсэн тэр ажил өнөөдөр итгэлийн хүмүүсийн амьдралд эхлэх болтугай. Нүглийн нүглийг үүрэгч Бурхны хургийг харсны тухайн үеийн хүмүүс харсны адил бид ч гэсэн үнэхээр Бурхны хүүгийн алдрыг харж чадах хуцаар та бидний сүнслэг нүдийг нээх болтугай. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна гэж өчин хэлгүүцээр эзний өмнө ариу том нэгнээр биднийг амьдруулах болтугай. Сатан бидэнд ямар ч хариулт байхгүй юм шиг бодит байдлаар дамжуулан биднийг цөхрөлд хүргэгдэгч бид мөнхийн тэр амлалтын гэрээний доторх Есүс Христийн нэрээр сатаны ажлыг нурааж Христийн эзний өмнө агуу нэгнээр амьдрах өдрүүд үргэлжлэх болтугай. Бурхны ажлын дотор Есүс бол Христ гэдэг тэр нэрийг тунхаглахаар мөн тэр замыг бэлтгэдэг нэгнээр ирэх болтугай. Онцгойлон өнөөдөр 3 дугаар мөргөл дээр чуулганы албан үйлчлэгч нарын ирээд ажил эхлэж байгаа тул та өнөөдөр өөрийн хүмүүсийг амьдлсан байгаа тэр мутраараа ажлын ирэх болтугай. Тиймээс дэлхийд амийг дамжуулж өөрсдийнхөө бодол санааг цэвэрлсэн тэр Бурхны албан үйлчлэгч нарын шинэ үе сэргэх болтугай. Ариун сүнсээрээ удирдан хамгаалах болтугай. Ирэх өдрүүдийн туршид сүнсэн дотроо хуурдахгүй байхаар хамгаалах болтугай. Бурханд итгэхгүй бол хохирол амснаа гэдгийг ойлгож сүрлийн өдөртэй биш харин ивэл нэгүслийн өдөртэй золгосон хүмүүс байх болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.